За үзэгчтэй хотелын зог нэвтрүүлгийн маань шинэ дугаар бүхэд бэлэн болсон байна. Бид Үлзий тороол төрөлцөн ирээд байна. За бидний зорж ирсэн айл болвол нийслэлийн алдарт байж Мөнх Эрдэнэ гэж айл зочлоод байна. За манай хотелын зог нэвтрүүлгийн мэдээж хүндтэй зочин бол ардын жүжигчин Бацүх хүрэлцэн ирсэн байна. Замун дуучин маш отос хүрэлцэн ирсэн байна. За та бүхнийхээ та сайхан хоолыг бас бэлтгэхээр гүн рестораны бас баг хамт олд ирсэн байгаа. Ахтах тоогоо шалтан цэцэг яг Монгол одоо хоолоо хийдэг тийм ээ. За мөн одоо Солонгос Европ хоолны тоогооч Зол хоёр бас хүрэлцэн ирсэн байгаа. Маа нэвтрүүлэгч одоо ингээд олон хүний хооронд нас танилцуулдаг. Одоо ингээд ресторан одоо энэ сайхан хүнтэй зочид мөн одоо айлчилж ирсэн сайхан айлтайгаа их сайхан танил нөхөд найз нөхдөд болдог байгаа. За сайхан авч байна. За. Машат. Оо хөөргийг хараад. Та нарын хөөргийг хараад бүр ангаасан. За Мөнх Эрдэнэ ихнэр ч одоо бас мөнхөө өгсөн тий. Сайхан авч байна. За хоол амттай юу? Хоолны хүнтэй ч мэл тэгж ярих уу? Тэгж ярина. За. Энэ ямар 3 хүчтэй юм уу? 2 хүч. 2 хүчтэй. Бас л их сонин юу байна? Сонин гоё хөөрэг. Сонин гоё хөөрэг. Тайлын зог тий. Тайлын зог нэвтрүүлэг. Тий. Маш Та чин. үзчихсэн үү? Үдчихсэн. Энэ их гоё Монгол ахуй харагддаг. Тэгээд энэ Монгол хүний нэг сайхан мөн чанар хоолны сайхан соёл энэ төр бүгд харагдаж идэг сайхан нэвтрүүлэг шүү дээ. Малчин айлын гэртээ ингээ сайхан суухтаар их гоё санагдаж байна. Би бол одоо 1983 онд Завхны театрт ороод тэгээд 2 жил ихтэй ажиллаа. Тэгээд боловч билүүдээ энэ миний хийх ажлаа биш ч юм уу гэдэг ингээд боддог байлаа. Тэгээд энэ манай Завхны сонгон сумын одоо Намхааны буу гэх хөдөлмөрийн баатар их хурлын гишүүн энэ хүртэл болж исэн. Тэр хүний нэг ярилцлага үнэн зөв дээр гарсан байсан. Тэгээд Москва Ленинград хоёр ч миний хотон дотор л байсан юм байна шүү дээ гэсэн юм гарчигтай. Энэ ярилцлага. За тэр ярилцлагыг ингээ үзэхээр хоньоо ингээд харин надтай их тийм юуны хувьд их ажиллах хүн байсан юм байна. Ганцаараа ингээд мөрөөддөг, малтайгаа ярьдаг, өөртөөгөө ярьдаг, уул устайгаа ярьдаг тийм хүн байсан байлээ л дээ. Тэгээд за Москвад очиж үзэх юмсан, Ленинград очиж үзэх юмсан гэж бодоод тэгээд хоньоо хариулаад ингээд явсаар агаал сүүлдээ тэр чинь одоо аймгийн авраг, улсын авраг малчин энэ төр болоод тэгээд Москвад очичоод тэгээд сэтгүүлч таарахтаа зэрэгэл Москва Ленинград хүрч миний хотон дотор л байсан юм байна шүү дээ энэ төр гэдэг. Ярилцлага өгсөн байсан. Тэгээд тэрийг үзчихээд би энэ Завхны театрт ингээд нэг дуулаад, ардын дуу муу аялал, янз бүрийн дуучны дуулаад энэ төр ингээд өөрийгөө хайж явсан үед энэ гурван бадаг дуун дотор бол миний бас над жаргал, хайр сэтгэл, дэлхийн өнцөг болон эд баялаг өөр юу байдгийг бүгд байгаа арай дутуу орхиод явах гэж байгаа юм биш үстэй гэж бодлоо. Тэгээд дахиад нэг 2 жил ажиллаад үзье гэл ингээл эхэлжээ л. Тэгээд би тэгжэл бардیں۔ Тэр малчин айлын ийм сайхан нэвтрүүлэгт өндөр орж байгаа одоо Мөнх Эрдэнэ гэдэг одоо морь сайхан нийслэлийн алдарт ийм сайхан айлд ирээд тэгээд туулай жилийн хамгийн анхны одоо нэвтрүүлэг малчин телевизийн одоо нэвтрүүлэгт одоо өөрийнхөө одоо хуурай дүү миний одоо бас хайртай дүү одоо маш бат маань Өөр хангаа аймгийн одоо Хужирт сумын одоо төв халахын их сайхан удамтай сайхан дуучин. Уртын дуу машинтыг харахаар нэг тийм Монгол ахуй санагддаг. Тэр тийм сайхан уртын дуу дуулдаг аав Гамбат гэж их алдартай найрын том дуучин байсан байлээ. Тэгээд дараа нь надтай хамтраад манай студ дээрээ одоо сайхан дуучин. Тэр илүү дуу ийм гоё юм байхгүй зүгээр л гоё дуулдаг. Тэр нэг Монгол төв халахынхны нэг тийм үгний хаялга, үгний интоназ тэр нь хөтөл ерөнхийн нэг сэтгэл зүйн тэр яг тэр үнэлж идэг маш утаараа байж идэг нэг юм гоё дуучин залуу. Одоо ингээд танаа гэрт ингээд орж байгаа баярлж байна. Маш утын дуугаар ч юм би 3 хоног амьсгаллаа. Гоё дуулдаг юм аа. Сайхан дуунууд одоо тэр тантай хамт бас хамтарч бас дуулсан байна тий. Тэгээд дуураас ямар сайхан дуул. Яг та хэлсэн үг их гоё тод хэлж чинь тий. Тэгээд аавн тгүүлэх сайхан дуучин хүн юм байна шүү дээ тий. Сайхан дуучин байсан. Энэ ноттой уртын дуу сайхан дуулдаг.
Хонинбор ороо сундлаад усанд явдаг намрыг гээд би тэр боловцрон гэж хүлгэнд аяын хийгээд маш утаараа ингээд дуулуулсан байх. Тэр дууг дуулахаар бол яг л одоо сайхан тэр ястай нэг тээлийн голын тэр хаваарл ингээл байдаг те гараад ирэхгүй амаргаан гадаан хүлээгээд хондог гэлөө тийм гоё шүлэгтэй те боловцрон шүлэгнүүцийг тийм байдаг шүү дээ те гарч ирэхгүйг нь мэдсээр байж гадаан хонжил байдаг тийм Тэр нь жаргал. Монгол ах үтер байж идэг те байдаг л одоо тийм гоё сэтгэл ингээд хийсэн ийм гоё дуулсан. За маш утаас баярлалаа. Ардын жүжигчин Бацхгүйд ингээм хамт ус сайхан урагдаад орж байна тий. Ер нь бол та хоёрыг анхны уулзалт ер нь яг хизээ уулзалцсан бэ? 2009 онд би хөгжим мужиг ингээд дуулаж байгаа гэсэн. Тэгээ ер нь бол урд нь одоо Бацхгүйдтэй уулзахаас гэж бодоод явдаг гэсэн. Яг толж уулзсан бол тэгээд урд зөндөө таар хоёр Тоглолтын үзээд л. Тийм тоглолтын байнг үзсэн. Тэгээд яг толж уулзсан болохоор тэгж өөрөө зорж ич уулзаж ирсэн. Бацхгүйн студент дэр нөө хүүхд залуучуудын соёлын төв ордонд байдаг гэсэн. Тэг хөгжимчтэй ойрхон чи. Тэгээд нэг өдөр манай ангийн нэг хоёулаа цуг очи ядаа очиад уулзчих. Студент очсон чи байхгүй гэж таваад. Тэгээд нэг утас бахар нь ус руу нэрсэн чинь студийн хүмүүс утсан яваад. Тэр дугаар. Тэгээд тэр хүнтэй ярьсан чинь дугаарыг нөхгүй юу? Энэ хэсрээ олгодоо гэж. Тэгээ Бацхгүй яриад анх уцаар яриад. Ингээ таны дууг толдог тэгэхээр тухайн нэг тэрхүү ярьжсэн байна. Тантай уулзахсан гэл. Дуугийн чинь дуулдаг шүү гэдэл шок хэлсэн нөө. Тэгээ нэг студиор очихоор яриа гэдэгсэн. Тэгээд нэг ярьсан чинь студиор ирсэн юм. Тэгэл очиж уулзал одоо тэрнээс хойш цуг. Хүрээ хэнцэл бүсгүй энэ гэдэг. Дижима гэж гоё дуу байлаа. Аннын усны гавн холдоод байдаг хэцүүе хонгор хайртай дижима артад ирдэг чи бодосоо ай хорхи дижима аллаг нүтэн дижима зэ хорхи дижима зэрхэтэ дижима Манай машут бол тэгээд одоо бас нэг юм ерөнхий имиж өгөөд ч юм уу тэгээ бас нэг ингээд карьертэй яваад байдаг. Тэгвэл машутаараа л явж идэг. Өөрийнхөө. Бас тэр чинь гоё. Өөрийнхөө тий. Өөрийнхөө тэгээд одоо нэг илүү дутуу нэг юм байх. Тэгээ маяг байхгүй. Маяг байхгүй. Дуулж байгаа ч гэсэн тий. Тэгээ заримдаа ингээд трактор нэглийн дарах шиг болсон. Жолооч нартай ханддаг. Тэгээд явж идэг тий. Хоолоо чам. Хоолоо бол одоо ярих юм байхгүй. Энэ бол манай Чулуунхуйгаа төртөл ярьдаг. Энэ манай Монголын одоо бас цөөхөн теноруудын нэг. Яг нь надыг дуурайгаад нэг хэсэг дуулсан юм аа. Тэгээд миний дуунуудыг дуулаад явдаг гэсэн. Тэгээд сүүл рүүгээ машуттайгаа өөрөө олж аваад өөрийгөө олж аваад ингээд машуттын тэр одоо тэр Чулуунхуйгаа яадаг хүлээгээр энэ тэргээд дуунууд байна. Тэгээ өшөө дэшээ дуулаач гэж би тэгдэг. Тэгээ уртын дуугаан гоё тэр стеблэний дээр оруулаад энэ тэр ингээд жоохон өөр ингээд юу хийгээд яваач энэ тэр гэдэг. Аа л явж байна. Манай хүмүүс бол тэгтээ. Тэгжил явж дээ да. Тэгээд одоо хүний нэг өөрийнхөө мөн чанараар яг ингээд өөрөөрөө явж байгаа хүмүүс ялангуяа залуучуудыг харахад сайхан санагдтыг бас их сайхан шүү бас тий. Тэр монголчуудын бас нэг юм сайхан нүүжийн соёл хэрэгжтэй монголчуудын өөрийнх нь нэг тийм сайхан ондоошлоо шүү дээ монгол нийтэн сайхан юм байж. Тэг өөрөө бол одоо сайхан морь үйдэг. Морь уйх бол одоо бас нэлээд ажил юм шиг байгаа тий. Хөдөлмөр ер нь тэгээд жилийн бараг нэг жил тэр чигээрэл мөрөө. Тэгээд туслах хөөхтүүд тэгээд наашаа цаашаа. Бид нар ч хотод байдаг. Тийм үү. Тэгээ би ч юм бол өөрөө яг Булган аймгийн Баяагцсан мааваараа ээжээр гişиг өндөр. Одоо энэ жил бас манай гişиг өндрийн 100 жилээ болох гээд бас амьдаа тэрэндээ бас мороо бэлдээл. Тэгэл үлзий таралдаа энэ дээр ихээр болж өгөх хүүхдүүдтэй энэ Монгол ахыг үлдээчих гэх тийм одоо бүгдээр ингэ гэрт тоонл гэдэг байгаа би. Та нар хотод нэг байшин дээр жин дээрээ байшин дээр яах гэдэг юм би энэ шалаар ингэ зул. Тэгээд Монгол ахыг үлдээхгүй л одоо бид нар чинь манай монголч ирнэ. Хэцүү шүү дээ. Одоо энэ хүүхдүүдээ зааж өгөхгүй л одоо хүүхдүүд чинь жишээлбэл надтай жоохон хүүхдүүдийг авцад танилцуулж миний дууныг дуулуулах гэдэг юм. Тий. Тийм Монгол болгох гэдэг нь болсод хүүхдээ дуучин болгох гэдэг биш. Яг үнэ. Гол нь биш. Яг. Тэгээд одоо нэг ээжийн тухай дуу дуулуулах гэсэн, эх орны тухай дуу дуулуулах гэсэн. Монгол хүн болгох гэдэг. Одоо бас энэ ялангуяа шинэ монголчуудыг бол энэ дэлхийн нэг соёл иргэншил гадны ямыг бид нарт дуурайж явж штэ. Тэгтээ зэрэг бас монголоор нь байлгах гэсэн
бас одоо манай дараачийн үеийн залуучууд бас их том сэтгэл байж шүү илүү те. яг одоо ерөөс бүх юм Монгол ах вэ? Монгол урлаг бүх юм тэгж шүү дээ. За бид нар ч энэ хүүхдүүдтэй үлдэж байгаа хүүхдүүд одоо энэ Монгол ах уу энэ Монгол мөр Монгол адууны гайхамшиг тэгэл энэ Монгол ухаан энэ гэрчмүүд төр чигээр ерөөс Монгол ухаан дэлхийд байхгүй юм байхгүй. Тэгээ энийг яаж барихаас авахгүй л нөгөөдүүлгээ байлгах гал. Тэгээд яг одоохонд бол байж лээ. Одоо байхгүй болохоор яах юм байгаа те. Тэгэл энэ дээр Тэгэхээр би одоо ингээд ер нь нэг хэсэг одоо нэг 10 хэдэн жилийн өмнө бол залуучууд Монголоо жоохон голонгуу ярьдаг байсан. Бас тий. Одоо юу гэдгийг одоо жоохон бүдүүлэг хоцрогдсон гэдэг ч юм уу, буурайч гэдэг ч юм. Одоо Монголоо магт эхэлж байгаа залуучууд. Тий. Монголоор Монгол үндэсний хугацаа сайхан өмсөж эхэлж. Одоо бүр pop rock одоо rock pop-ын дууч төрөл дандаа Монгол. Тий, Монгол тий. Хувцас тий. Ерөөсөө тэр дуулж байгаа дуу нүртэл тийм сэтгэвтэй болж штэ. Тий, тэгээд одоо би 100 бол энэ машинтай ингээд хөдөө аяллаа машинтай ингээд хээр нуур зөөрмийн газруудаар амраа яваад байна. Тэгээд залуучуудыг хараад байхад яг нарийнда бол залуучууд хогмогоо цэвэрлэн явдаг болсон байх шүү. Өөр болсон. Өөр болж байна. Одоо бас нэг хараад байхад л ингээд явахт найрлж барьж байгаа сайхан цэвэрлээл ингээд савн тэгээд аваа явж явах шүү дээ. Тэгээд манай үе миний доохон төлөө үе, дээхэн төлөө үеийнх юу байв гэж бодоод байгаа юм. Залуучууд арихуухан болсон байна наад зах нь. Тийм. Тэр бол Монголын ирээдүй монголчууд маань ингээд эрүүл саруул ингээд сайхан явж ийн гэдэг чинь бол хамгийн гол Монгол улсын сайхан ирээдүй маань эрүүл саруул явахтаар л болоо шүү дээ тийм ээ. Тэгж л бодож хараад яваад байт. Тэгэл эрүүл саруул эрүүл инх тийм их тугаа эргэн үнчил тэгэл үүргээ гүйцэтгэж гэсэн үг шүү дээ. За сайхан бууцаа дээрээ. За бууцаа. Мөнхч маа сайхан бууцаа хэмжээ тэг хурж ийн үү яаж чинь. За. бууцаа сайхан бууцаа. Хогийг иш юм шут. Шут юм аа. Модern тав гэн. За тэгээд гүн рестораны одоо тоогооч нар ирсэн байгаа. Тэгээ маш сайхан хоолыг бэлтгэхэд одоо гадаач хоол бас хийж ий те. Бараг хорхог юм болоо ч гэж хуухалцсан гоё одоо махаар гоё хоол хийж штэ. Чулуу халаагаад гадаа бас хоолын хүйл ажиллагаа бас явагдаж байна. За тэгээд зол хоёр болохоор Европ хоол хийх юм байна. За ямар хоол хийхээ бас танилцуулъя. Зочдтой үзэгчтэй. Одоо хоёр хоол авчирсан байгаа сонсоо. Хийх гэж тийм ээ. Тэр нь бол яг мэдчихсэн юм чи юу гэх юм. Манай ресторан үүдээ солонгос хоол байсан. Тэр ботнаас ярим жоохон онцгой гардаг бол нэг. Яаж чагаа хөө ресторан чи юу гэх. Тэгээ жоохон Монгол хүний жоохон юу жоохон төхөөс болох. 100% солонгос руу болоо. За дараах нь болохоор калбиж юм гэдэг хоолоо. За мах авчирсан байгаа. Тэгээ нэг нэвтрүүлэг нь жоохон тааруулдаг. Ийм хоёр хоолоор. за солонгос хоол идэ. Тэгээ бас Монгол заагаас идэх те. За тэгээд манай рестораны нэрийн хоол бол хуухта Монгол зоог. Хуухлсан толгой. Одоо хоньны шир олдгоо хэлсэн байна. Хөөх. Шир олдог цагт бол толгой шир гэж гардаг гэсэн. Тэгээд одоо бол зүгээр хоньны маха хуухлснаар нь чамдаг байгаа. Тий, ногоогоо чимгэлэн гуйлаар бүтээн. Тэгээд Монгол хоолоо хүмүүст амтлуулах тийм зорилготой байсан. За ямар гоё юм бэ. Манай нахалтайгаа янз бүрийн хоол хийн. Тий. Монгол хоолоо бол би дагна. Тийм л үйл ажиллагаа. Энэ хуухта Монгол зоог гэдгийг бол соёлын тэргүүний ажилтны залуу дуучин хашаамтлагын дуучин Дасцэвг энийг санаачлаж анх гаргасан байна. Тэрийг надад зааж өгсөн. Оо за. Тэгээд би тэр залуу бол багшаа гэж хүндэлье. Тийм залуу одоо тоглолтоор явсан байгаа. Араа ялбын тааг үздэгж байна уу? Одоо би дагаад өөр газар ажиллаж байна. Оо за. Тэр чинь ресторанд ажиллаж байхдаа хоолоо хийж байгаа л тоглолт нь юу гадаа хүмүүстэй аж хувцас солиод дуулаад буцаж орж ирээд авахаа бариад тэгдэг залуу. Алтан цэгч мөн ч даруухан ярьж гин те. Өөрөөр ярих хүмүүсийг ирдэн. Тийм гоё байна штэ ингээд. За одоо залуучууд маань тогооч мэрэгжлийг сонгодог болсон байна. Энэ их зөв шүү. Тогооч мэрэгжлих гоё мэрэгжил штэ. Одоо би ингээ харахаар энэ эрэгтэй хүүхдүүд ажиллахаараа хурд маш өндөр.
Хурдтай. Би бол эдрийг хурдаг гүйцэхгүй шүү дээ. Тэр чинь зүгээр ингээл гэлцээ. Танай юуны хоолыг манайхан хийж байгаа. Сүүлийн үед энэ дуучдын тоглолт болдог шүү дээ. Гүн ресторан. Тий. Тэгтээ зэрэг танай хоол ирд юм байлээ шүү дээ. Тэр чинь бараг тэр юуби палцаа хойдолт бол нэг тийм халуун догоонууд ингээд тавиад ерөөсөө зүгээр тэгээд тэр ууц мууц одоо бүр зөндөө одоо бүр зарим боодог бүтнээр нь оруулаад ирж Оо байгаа. за за. Жигтэй юм болдог болсон мэлээс одоо дуучдын юунууд тоглолтууд чинь Гүн ресторан гэж. эднийх ирсэн байдгийг гүн рестораныг хийсэн байт юм болцоо. Тэгээ энэ сайхан рестораныг бас удирдах яваа дуучин Батундрах тийм ээ гэргийн оёрд нэгээд энэ мундаг одоо хос бас ажилуулдаг. Тэгээ олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажилладаг. Ингээл олон сайхан үйл ажиллагаа, найр, хурим сайхан зохион байгуулдаг мундаг хамт олон юм билээ. За сайхан бууцаа дээрээ. За удахгүй манай хоёр тоогоочгүй хоолоо хийх юм байна. Хөөе сайхан сэтгэл амтагдаж байна. За нэг өгөрцөө авчих тийм үү? Өгөрцөө ав. Чи авчи. Сайхан бооцоо. Танах хэдэн хүүхэдтэй? Манайх ч 6. Манай ихний гоолта. Оролтой ямар сон? 9 болог. 9 болог. Оролтой амиг. тэгэл хагас бүтэн зайндаа энэ дээр ирэл Налаагаар. бос үед нь хаттаа тэгэл. Үлцэт бас хоттойрх өрнөөс агаар сайхан шүү. Агаар сайхан байх Тийм тийм. сайхан. Нэг жоохон зав гаруул эндээ тохиол ирэх үү? Тэр зав гаруул дээр энэ дээр авах гэдэг. Манай энэ үлцэн дээр ер нь яг уяачтын баг дийлэнх хэсэг нэмтэй байж шүү дээ. Эндээ байх тийм. Улаанбаатар уяач дээр бүгд байна. Одоо тэгээ хавар ойл одоо бас өнөр уралж байна. Тэгээ хаврын уралд одоо эхэлсэн явж байна. Тийм үү? Тийм тэгэл нэг ганц нэг уралчаа тавиад тэгээ зуныхаа нөгөө том уралдаанд. Том уралдаанд. Тийм энэ жил танай нутагч бас 100 жилтэй. 100 жил яваад Завхан. манай. Завхан чинь 100 жил яваад байна. Нодны манай алдар хааны 100 жил Тэгсэн. болсон. Аймагаас 1 жилийн өмнө болдсон шүү дээ. Завхан ч одоо баг энэ жил хоёр том аймгийн 100 жил болох чинь манай Төв аймаг ч бас 100 жилтэй. Төв аймаг, Хинтээ аймаг, Архангай аймаг. Тийм. Энэ дөрвөн аймаг болдгоо. Тийм тэгээ алхын хамгийн их уяачтай том цолтой уяачтай чинь Төв аймаг байхгүй. Тийм байх. Тийм тэгээ дараагаар нь Завхан орсон. Завхан ч одоо 10 тод манлаа шүү дээ. Тийм байх. Тэгээ одоо тэр чинь 10 тод манлаа байна. Тэгээд манай монголч нэг сонин шүү дээ. 100 морь 200 300 морь уралдсан ч одоо эхний 5-ыг л барина. Хаашаа 6 мургаа гэж байхгүй учраас тэгэл манай энэ тод манлаа уяач нар энэ манлаа уяач нар бүгд л одоо морьтойсаа бэлдэж байгаа хата. Өөр морь танихтай альж зэрэг. За одоо ер нь сайн биш ээ би. Би нэг бодгоотой нэг цуг явуулчихсан юм. Тэгээд ингээд адуунуудыг ингээд хэсэг адуу тууж явж байгаа. Тэгээ энэ дотроос одоо аль нь ирэх бол гээд бид нар их гоё морьнуудын өндөр мөндрийн төрүүлнэ гэдэг ааштай. Энэ явахгүй энэ ирнэ тэгээд нэг энэ дээгүүр л ирнэ. Энэ баргийн төрүүн дээр их байх гэсэн. Тэр морин үрээд ирд юм л шүү дээ. Тэг Харахад нэг тийм одоо тийм мундаг би харагдахгүй л байгаа. Тэгэхээр морь таньдаг хүмүүс уяач хүн морьтой тэр морины дотоод сэтгэлийг л бол таньж шүү дээ. Тэр ингээд нэ. Ч одоо тэгэл суд ширмэс хурд шандастай. Хараад бүх Тийм юм бодгооч нь бас дээр үеэс мөр оролцож байгаа юм байхгүй. тийм байна. Улсын алдарт малдарт авцсан байлгүй. Тэгсэн баг. Тэгээ бид тэр нөгөө Сүхбаатарын аймагт явж байгаа л Марич барины газар руу нэг тэр юуны гарааны газар руу авч явж байхдаа би асууад байгаа шүү. Энэ одоо энэ нэлийн дээгүүр ирэх хүүхдэд танаа ч нэг дээгүүр ирэхгүй байна. Биднүүсийн дээр тэгээд байгаа. Тэгэл өөр нэг тийм нэгээд баг явж их домтож байгаа чинь нэг юм мөрнүүд эдрийг энэ л дээгүүр ирэн шүү. Энэ хайргийн тав дотор орж ирнэ. Баараг л орж ирдэг юм. Бараг л орж ирд юм л. Морд ингээл барианд орж ирж яач мөн сайхан шүү дээ. Одоо үзэгч одоо наадамч олон тэгж гоё сэтгэл мэдрүүлдэг юм чинь уяач хүнд бол одоо бүр хачин сайхан мэдрэмж төрдөг байлгүй дээ тий. Би амьдралдаа 2 удаа л морь унсан юм байна. Хурдан морь. Тэгээд нэг би их жоохон биетэй байсан. Тэгээд нэг даагуунаад би төрүүлсэн байхгүй нахаар үлзий гэдэг хүний хар даагуунаад төрүүлсэн. Тэгээд хойдон жил нь энэ ерөөсөө морь сайн унах юм байна. Жижиг биетэй юм байна гэдэг дахиад нэг морин дээр суулгаад ингээд яасан. Их насны морин дээр. Тэгээд нөгөө морьтой чинь хамгийн төрүүлж гараад бүр наадамч урдаас тараад ирж явахад хамгийн зүйлд би Ицээ явчихсан. Тэгээд нэлээд би нэлээд морь унаагүй юм.
Нэг нь болохоор бүр төрүүлээ. Төрүүлж ирсэн тийм. Тэгээ нөө татахгүй ингээд ерөөс хамгийн төрүүлж ингээд гарахтаа л холдмоор юм байл л тэр бол. Тэгээд марнууд зааж байгаа ингэж явсаар гал тэгээд алгийн төрөлж рүү барьдсан шүү дээ. Тэгээд наадамч тараад ирж байгаа би нэмээр эцсэн. Тэгж л одоо нэг марон сэдэнс би холдмоор унаа. Гэхдээ гой дурсамж байна те. Ихнийх нь бүр төрөөлж байгаа. Дараагийнх нь бүр баян одоодыг бүр утгаар нь харуулсан юм биш үү? Тэгээ хүүхдтэй морь их хүнтэй хонь хариулдаг. Тэгээ манай аав надыг энэ хүн түншүүнтэй гэдэг байсан. Хонь хариулаад үеийнхээ хүүхдүүдэд морь уралдана. Морь уралдаж тэгээд намрын морийг ингээд их хөлрөглөө энэ тэгээд загнаад идэх байхгүй. Тэгээд би нөгөө гэрлүүгд өгч ирээд ингээд шороохор үрээ. Шороохор үрээ тэгээд айгуугой хуурай болгочтой байсан чинь нэг удаа цагаамаар унжаад би гэлэг өдөртэй нөгөө гэлээрээр урдсан чинь улаан цаохор юм байна. Арилж өгдгөө. Гэрийнхээ хардацраа үйсэн байсан. Манай маав чаасгаж энэ нэрийн Батцөх нэрээс тэр хүн төршөө. Энэ мөр яадсан юм бэ гэдэг. Баах унжаад ирсэн юм болоо гэж бодсах те шороонд. Тэр шороо хургтай цагаан марч ингээд нэг тийм цагаан биш. Ачсан болчихсон байл. Тэгж л яаж ирсэн. Тэгээд энэ дурсамжууд байна. Яа одоо тэр хөгшчүүдийн одоо тэр хажууд үснэ гэдэг чинь том хөв заяа шүү те. Тэгж болохгүй ингэж болохгүй сүүлдээ бүр яаж болохгүй болчихлоо шүү дээ. Болох юм аа. Тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг. Тэгэл хотоос хүүхдээ ирвэл бүр бараг сууж болохгүй бүр идчих болохгүй. Тэгэхээр чин тэр нөгөө өгөнд нь тэгэл хүүхдүүдийн хүмүүжил явж байгаа байхгүй сайхан шүү. За машуутай би бас ингэж бодож байна. Сайхан тоогооч нар маань бас амтаа сайхан хоолны хийх өмнөхөн машуут маань нэг сайхан дуу хоор хүргээд нэг сайхан дуулвал яаж вэ гэсэн. Дахин асууад байна. За тийм. Тэгвэл их сайхан болоо гэж бодож байна. Тэгээ хоолны үйл ажиллагаа руу орё доо тийм ээ. За тийм. Намар гэдэг болчихсон. Тэг. Хонин барааран сундлаад жимсэнд явдаг намрыг хоёул хамтдаа хуучлаад нэрсгүй буцдаг намрыг одоо л ихээр санахын очоод ирмээр бодогдохын гараад ирэхгүй амарган гадаан хонон хүлээнээрээ. Яа ямар гоё юм бэ. Үгүй их гоё хөхтэй. Сайхан байна. Боловцрын тэгээд яг эрэгтэй хүний өмнөөс бичээд байдаг. Харин тийм Тэгдэг хүн те. Одоо Сайн шүлэг бичдэг шүү. Харахад бол бүр тийм одоо эмгтээлэг гоё хүн шүү дээ те. Одоо тийм тэгтэл ингээд эр хүний өмнөөс ингээд үг тэрлээ бичээд сая байгаа тэр баян талаад бас тэр нэг хайрыг бүү дутаа гэдээ бас нэг шүлэгэнд боловцрын шүлгэнд хийж өгсөн чинь тэр нь өөрөө аятай. Шүлэг нь өөрөө аятай тийм. Тэгээ их амархан аяа ордог тийм юм ярьчихгүй. Тэгээд бид зохиосон гэхэд айгүй ч зүгээр хараал ингээд дуулцдаг. Одоо энэ дуу яг тэгж гарч ирсэн дуу шүү дээ бас тэгэл хэнийг би албаар энэ дуунд өөрөө дурлуулж идүүлүүлээ гэж боддог аахгүй дуучныг. Тэгээ өөр хүнд өгч байгаа юм тэр гэл ингээд яриад байгаа. Би дуулаа. Тэгээд дурлуулж те. Тийм байна. Та болгож ингэж дуулуулгаа. Одоо Пэрнлэл логд би тэр ухаангуй дурлал нүгэл байхгүй гэдэг. Дууг бас тэгсэн шүү дээ юм. өөр дуучин төглөө гэж. Батолдод өгнө, Эрдэнэт өгнө энэ гээл ингээл яриад. Тэгээд би дуулъя гэлсэн те тэгээд дуулж ирсэн. Тэгэхээр дурлаж дуулж ин тий. Өөрөө дурлаж ингээд дуртай бол тэр дуунд айгуу гоё яаж ач холбогдлоо гэж өгж ирнэ гэсэн үг байхгүй. Гоё дуулсан манай юм. Тэглгүй яг сайхан дуу байна. За ингээд гүн ресторанныхаа амттай зоогийг хийхийг бас харцгаая. Хөөргийг хараад. Та нарын хөөргийг хараад бүр ангаасан. Би бол одоо 1983 онд Завхны театрт ороод тэр 2 жил ихтэй ажиллаад миний хийх ажлаа биш ч юм уу гэдэг ингээд боддог байлаа. Тэгээ туул ажлын хамгийн анхны одоо нэвтрүүлэг Малчин телевизийнхэн.
би амьдралдаа 2 удаа л морь унсан юм байна. Нэг даагуунаад би төрүүлсэн байхгүй нахаар үлзий гэдэг хүний хар даагуунаад төрүүлсэн. Тэгээ хойдон жил нь энэ ерөөсөө морь сайн унах юм байна. Бүр наадамчлал урдаас тараад ирж явахад хамгийн сүүлд би ийцээ явчихсан. Би нөгөө гэлөөгд өгч ирээд ингээд шороогор үрээ. Шороогор үрээ нөгөө тийм айгүй гой хуурай болгочдөг байж нэг удаа цагаамаар унжаад би Монгол атооны гайхамшиг тэгэл энэ гэрчмэл төр чиглээд ерөөсөн Монгол ухаан дэлхийд байхгүй юм байхгүй. тэгээ залуучуудыг хараад байхад яг нарийн данд бол залуучууд хогмогоо цэвэрлэн явдаг болсон байх шүү. Өөр болсон. Өөр болж байна. Монгол ахыг үлдээчих гэл тийм одоо бүгдээр ингэ гэрт тоонл гэдэг байгаа би. Та нар хотод нэг байшин дээр жинд ирээд байшин дээр яах гэдэг би энэ шалаар ингэ зуул. Гарч ирэхгүйг нь мэдсээр байж гадаа нонжил байдаг тийм. Тэр нь жаргал. Монгол ахуй төр байж идэг тийм. Тийм. Байдаг л одоо тийм гоё. За үзэгчтэй хотелын зоог нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За гүн рестораны зоог бэлэн болжээ манайхаа. За сайхан боллоороо мөн ч гоё сайхан харагдчих шүү. Өө за баярлалаа. Сайхан шүл хийцэн байна. Шүл уугаараа манайхаа. Гоё харагдчих ч байна. Тэгчтэй тийм. Тийм. Монголын аваад бол үнэхээр ингээл идэхэд л харахад бас гоё. Харахад нүнжиг. Нүнжиг. Тийм шүү. Одоо бол ялангуяа залуучууд л өөх алзэр гэж байгаа. Би бол одоо ерөөсөл мах гурил сонгон сормис хэлээ. Ааха. Махыг сайн дээ шүү дээ. Махтай ерөөсөл өвөлзөнгөө адууны махыг бол өвөлзөнгөө идэх. Төв. Хавиргыг ч өстө зүгээр ингээл чамж идэх шүү Хамгийн дээ. сайн. Тэгээ 100 ингээд нэг одоо нэг ингээд 4 сар 5 сар гээд сүүлийн хэдэн жилүүд л бол маха болчт юм байна. Одоо маха боллоо тэгээд нэг 10 сараас дахиад. Тэгээд цагаан идэх хэдэн тэгээд ногоотой бууд, ногоотой хошуул, ногоотой цов мов идэл. Тэгээд цагаан идээд тэгээд хүмүүс уураг морог дутагдахгүй юу гэлээ. Тэгээд цагаан идэнд бас уураг нь байдаг шүү дээ. Хамгийн их уурч тийм Бас хамгийн хөдөлгөж шүү дээ. Тийм байна. Тийм болохоор тэгэл өвөл нь бол цаашдаа махагчсан утгаар мэднэ юм бол сайхан шүү дээ. Маш Тэгээд сайхан шүлэгдсэн байна. Хоёр бодогдчихдаг үстэй. тэгс манайх бол хоёулах битэрч хоёулах нь манай өхрийн махад би атон махад нэг өхөр нэг атон хоёр идэх. Хоёр том үлдөгч нэг пагми үлдөгч нэг нь бацгүй үлдөгч. хөлдөгч нэртэй юм байна. Тэгээд чамж идэл хүмүүс найзуудаа авцаж мах чамж идэл тэгж суугаад шүү дээ. Гоё л та. За хоолноосоо үрээрээ. За мөхөрд мөгийн бол За гүн рестораныхан маш сайхан Монгол зоог бэлтгэжээ. Бас мөн одоо Европ, Солонгос хоол бас бэлтгэсэн байна. Ой хөөс янз За бүр. алтан цэгч зол хоёртой баярлалаа. За. Тэрийн гоё. За одоо яг үндэ бол энэ Монголын энэ сайхан монголчууд бас тансаг алдсан юм а тий. Үнэхээр одоо өстэй. Тэр тавнаар гурлаа аваад болчих юм уу? Хаа чамж идээд. За тэг өшөөний тав авчих уу? За манайхаа шүл уугаараа шүл хийцэн байна уу? Шүл гоё. Хоож юм. За манай мөнхөгчд ямар байна? Хоёр мөнхөө. Хоёр мөнх. Та ингээд дандаа л нөгөө зочид ирэхэд өөрөө хоол унд хийж явс их ажилдаа байгаа шүү дээ. Тэгээ өөрөө дээшээсөө гэдээ хахаар ямар байна? Зарим нөгөө гэрээ эзэд эвгүй юм аа ингээ хараа суугаад хаар чи ингээд гэдэг шүү. Босчиход нэг тийш юм хийж гэн. Тусалчих гад уу? Одоо яах вэ? За урилын нэгч өөр тавнаар аваад тавьчихмаар. За манайхан цуйган хийсэн байна. Монгол хоол. Цөмөн гоё наа. Айгу шивэнсэн тий. Гоё болжээ. Энэ төв хаан. Ингээд тавьчих. Цоох мохн айгуу зөөлөх. Маш зөөлөх. Мөнхөд нах зүсээд өгөөрэй. Өөрсдөө шугал юм уу? Алучины жоох яатаа. Маш их жоохон Одоо манай нэг 70-тайгаар байт шүү дээ тий. За. Ингээд цуг явахад их гоё. Яг ингээд гартаад ингээд хуваачдаг. Юу гоё хуваагаад Өмнөх ингээд дугаард ороод 70-тайгаа байт. тэгж Яг тэгдгийм байлаа. Надад бүр яг зүсэж яг тэгж одоо нэг өгсөн. тарууг мар хүн автаж өгнө шүү дээ тий. Аа. 70-тай ингээд тавьж байгаа. Айгуу нямба чамба. Тэр чинь бол айгуу гоё хуваана. Яг хүн болгонд айгуу гоё тааруулж хуваана. Энэ урлагийнхнаас хоол гоё идэг хүн ямар хүн бэ?
зав. Манай тогтворгоо юм талигаас л их гоё хийдэг гэсэн явган. Өстөр хоолыг янз янз би ч олон жил цуг явсан шүү дээ. Тэгэхээр ер нь ихэнх нь бол сайн хийд юм шүү хоол. Одоо надыг тэр ихнэрийн завар гэдэг нэвтрүүлэгт орох тэр жил би ордгүй юм лээ. Мөн олон жил надад яаж чи надад юугүй гэд. Тэр үнд би танд заагаад өгчнөө бэлдээд өгчнөө л гэдэг юм. Орохгүй байх. Тэрээр оруулалт нэлээд хандлагатай хаа. Та бараг дуулаад байжсэн нь юу бах те. Би бол ах нь одоо хоол хийдэг хоол идэм л гэсэн бэ. Зөрөөд орж бас болох юм те. Нөхрийн заавраар Хоол гэж. хийдэг. Энэ хоолыг идэж өгдөг хүн байгаа л гэсэн бэ. Маш их тэр хоол идэггүй. Вич таарах доо. Цөм тийм хөл хоол юм. Ирчүүд их цөөн их дуртай дээ те. Иргэн. Мөнх эрдэнэх ямар олон дуртай ихнэрийнхаа. Би ер нь бас бүгд мах чана шүү дээ. Чансан махын л гэж дуртай шүү. Одоо хуурсан мах. Монголтай мах гоё юм. Гойтой гоё. Гоё уугалсан зөөлхөн тийм. За энэ опши. Толгой зүгтэй байсан. Одоо тэр 22-ны лавчан дээр очиод би нэг хонь хөтөлдөг. Өө за баярлалаа. Хотмайгийн хоёр гоё Зүгээр, зүгээр. би яндлаад би төхөөрөөл тэг гидсийн зүгээр янзын гоё цэвэрлээл өгчлээсэн надад гоё харагдчихлаа. Тэгээд чи бас хөөрхөн мөнгө олч тийм ээ шүү дээ. Тэгээд хуйхлаад төхөөрөөд тэг гидсийн цэвэрлээд үсэн би усаад яг л одоо Монгол маягаар тийм гоё залуучууд тийм мундаг гоё хоо тийм. Тэгээд сурчна гэдэг чи тийм гоё. Энэ хоол хийдэг хүн ерөөсөө их дараа цацдаг гэсэн үнэн нь. Би харсаар байгаа. Гэж цацдаг. Харсаар хагаад. Тэгээд тэр болгоноос жоохон хамсал тийм. Тэгээд одоо нэг сүүлийн одоо нэг 8-аас юм уу 6 жилээс тоож ирсэн хүмүүс бол энэ бол амсахгүй тийм. Одоо шаардлага байхгүй. Бараг тэгэл Энэ анхны шаардлага. хараад баг мэддэг. Ерөнхий баримжаагаар хийж. Өндрийг нь хэлдэг шүү дээ. Махыг хүн төрлөختөө ихэнх л рай идэм байх дөө. Тэгээ Америкчууд гэсэн юм тэр шараад энэ тэнд ингээд. За тэгээд үзэгчтэй одоо бидний хамталж идж байгаа энэ сайхан хоолыг идэхийг хүсэх юм бол гүн рестораныг зориороо ийм сайхан Монгол зоогийг за мөн одоо Европ солонгос хоолыг бас идэх нэ. За манай хоёр хоолноос идэж. Одоо бүр нөгөө Таяр өөртөө Одоо баг. Асуулт санаагаар нь дээ. за би энийг хэлээ. Эцсээр байгаа цацлаа гэж. сайн маш утун гараа янзын сайхан угац. Манай нэг хошоо урлагийн нэг батцохны нэг бас нэг юу байдаг лөө. Хүүхдүүдтэй ингээд хүүхдүүдтэй Тэр толгооноос юу ч юу юу. Гар боо юу гэдэг вэ? энэ дээрүүд бид тийм байсан. Бас тийм Хамрын хэдүүл нусгаа болноо. Хэл хэдүүл хэлгүй болноо. Ерс идэх юм байдгийг бодлоо. Жавжнаас жоохон үлдүүл үлдэх юм тийм. Жавжны тэр юмнаас жоохон үлдэн. Тэгэл юм үлдэхгүй тий. Шүлэн дээр нь бодоо. Хигэдүүр дүүли болно нэ. Тэг чи хэдүүл үлдээ болно. Нүдэдүүл ялдар болно. Тэг нүд хэдүүл хэлэр болно тий. Тэг ерөөс яах юм бэ? Толгойн орой дээр хэдүүл юуны орой дээр дайсантай уулзсан гэдэг зөндөө биш үү. Бүх юмнууд нь тийм. Монгол аргагүй. Одоо манайхыг бүр Монгол өтгөл дэлхийн Монголыг сонирхож эхэллээ. Яагаад тэгэхээр юм бэ? Манай энэ байгалийн жинхэнэ байгалиас ямар нэгэн бордоо байхгүй хэдэн мянган жил хэдэн зуун жил яг энэ онгоноороо байсан байгаль дээр идж байгаа малын одоо тэр дотор эргэтэн гэдэг чинь зүгээр цэвэр витамин байдаг юм байна. Тэгэл байх. Одоо манай нэг найзууд заримдаа Солонгос, Хятад, Япон ирнэ л дээ тэд нар чинь Монгол махыг тэгэл. Яа энэ 7 хоног мах тэгэл ерөөсөө байж байгаа. Монгол мах үнэхээр гоё. Бэлчээр юм алаач. Бэлчээр юм алаач. Тэд нар ч яг нөгөө бордчихж байгаа За аваад сайхан. Зоглоорой. Сэлбитэг. За өнөөдөр манай хотелын зоог нэвтрүүлэгч их нүнжигтэй зоог орж ийн. Дээрээс нь одоо ардын жүжигчин ирээд бас нэвтрүүлгийн маань бүр их нүнжигтэй болгож ийн. Сайхан байна. Таныг урхамсаг ингэж нэг цаг завна сайхан таарлаа. Тийм тэгээд ер нь манай хотелын зоог нэвтрүүлэлтэд хамтарч одоо энэ сайхан зоог барьдаг бүх нэвтрүүлэлт оролцсон ресторан бүртээ бас талархал илэрхийлмээр байна. Олон сайхан малчин айлд очсон, олон сайхан
Монголынхаа нэр үндийг гаргаж байгаа сайхан уран бүтээлж, спорт ингээд сайхан зочтой бас ингээд гэр бүлүүдийг уулзуулдаг те хотелд бас зочлуулдаг сайхан байна. Тэгээ хоол маш сайхан амттай нөө Монгол зоо гэж ер нь ингээд хараад нүнжигэнд нь ер нь Ястаа яг тэгж юу ячтай юм байна. За манайхан юу араа хол өдөрөө. За хоол идэх. Хол өдөрөө. Идэж гин юм хөрнөхаа. Чи сайхан идэж. Мөн хөдөөс санаахаас дэш. Хэдэн. Маш удаа сайд нэстэй. Өдрийн зүгээр л амар идэж штэ. Одоо тийм барих гээд ороод идэхгүй юм аа. Толгойч одоо тэгээд хил уураг. Одоо хоолоо идэхдээ хүртэл бэлгшээдэг шүү дээ. Уран болоорой гэдэл. Сайхан. За мөхөгч идэж гин үү та? Хоол дээрээ. Танаа баг уйлсан уу? Унтсан уу? Гадаа томчих ш. Ааха. Баг байхад ингээд завхны Батцүх гавьяат ирлээ гээл. Тэгээд сумын төв, соёлын төв юм бол тэгээд ерөөсөө хурдан дүүрэн штэ тий. Тэгэл спорт заалмал гэхгүй ингээл би таны ингэж боддог байхгүй яг завхан нутгаа их гоё. Завхан нутгийн дуунд одоо хөсгөлийн үнж дагаадуулж идэг дуртай тий. Тэгээ их гоё тийм завхан нутгаа их магтан дуулж их гоё гарч ирсэн гавьяат гэж боддөг штэ. Тийм штэ. Би захан голын хүн юм лээ. Угаасаа бүр захан голын. Одоо тэр говьалтай хөхмөрт сум тэр одоо сангийн далай гэж байна тийм яг Монголын хийцний тэнд байдаг. Тэнтгийн улсууд манай аав ээж. Говьалтай говьалтай улсууд байхгүй юу? Хөхмөртэй. Тэгээд тэр нөгөө завхан лууга говьалтай завхан луу тасраад орохдоор бид нар завхан гол руугаа гарцсан улсууд. Голынхоо хойдолд гарцсан л хүмүүс байхгүй юу? Тэгээд завхан гол гэдэг дууг яагаад би дуулав? Би дуулуу, надыг дуулуулуу мэдэхгүй ямар ч байсан нэг тийм хөв зохиол байна да тий. Тэр учиртай байна шүү дээ бас тий. Одоо ингээд завхан голыг ихэд дуулсан завхны Батцүх гэдэг. Тийм шүү. Тэгээ нэг хэсэг бол говь алтай хүн юм гинлээ гэл. Одоо бол тэгээд завхнаас хинч одоо яаж чадхааргүй тийм завхан төрсөн хүн байхгүй юу? Завхны одоо Алдархан сум төрсөн. Алдархан сум. Тийм тэгээд жалгын дуу энэ гэж их ярьдаг. Тэгээд жалгын гэж яриад байдаг шүү дээ монголчуудын тий. Одоо хэрлэн би үзег өмөртөөсөл хэрлэг дуулах аюул дуртай. Сэлэнгийг бас сайн мэдхгүй мөртөө сэлэнгийг бид нар өөрийнх юм шиг л гоё дуулдаг. Тийм шүү. Ягаад завхан голыг тэгээд дуулахгүй болохгүй гэж бодож л тэгээд дуулсан. Тэгээд миний ондоош бол нутгийн хавууд усыг дуулснараа уран бүтээлийн гараа тэгж эхэлсэн. Тэгээд тэр яг өөрийнхөө өсч өндийсэн төрсөн нутгаа дуулсан байж тээ. Тийм байна. Тийм болохоор зэрэг ингээд юу байна? Одоо миний одоо амьдралын гараа тэгж эхэллээ. Тэрүүн би бас нэвтрүүлгийн дундуур хэлж штэ тий. Тэр одоо миний хотон дотор Москва Ленинград хоёр байжээ гэлээ. Тэгээ одоо миний энэ гурван бадаг дуунууд Завхан гол гэдэг дууны гурван бадаг дотор л миний ад жаргал одоо бүх юм байсан байна. Тэгээ Монголын залуучууд өнөөдөр их олон том юм ярьлгүй ер нь л өөрт чинь бүх юмнууд ад жаргал байна тий. Жижигхэн гэж голохгүй тэрүүн дээр чин сэтгэлээсээ хандаад өөрөөсөө сайхан юмныг олж харах, өөртөө тэмцэж, өрөөлийг дэмжиж амьдрах хэрэгтэй. Би бол студ дээр өөртөө тэмц өрөөлийг дэмжгээ тавьсан байдаг. Өөртөө л өвсөлдөх хэрэгтэй мэлээ хүн. Тийм шүү. Тэ өөргөл дийлдэг байх хэрэгтэй. За. Би чинь тэ тэр тамхи хийсэн би нэг өдөр амаа уугаад болчихсон шүү дээ би. Дэхнүүдэд цай маа уудаг үед чинь бол би заана жоохон цай ууя гэл нэг цай уудаг. Тэ нэгжээс нэг амаа уугаа заадаг болъё гэл ингэж болдог. Тийм л явж одоо өдөө хөдлөө. Тийм болохоор зэрэг тэгээд олон төмөнтэйгээ гэмгүү тэг хүний нэг яс мод гол мод нь жоохон зөв байх юм бол тэгээд одоо бас явдаг юм шиг байна шүү дээ. Тэгээд өнөөдөр би бол завхны доноо хөндөд ингээд нэг 5 6 настай 7 8 настай байхдаа гарн дээрээ бүгд найрамд Монгол ард улсын Батцүх гэж бичдэг. Дэвтэр дээрээ дэрэн дээр өөрийн гэсэн юм болгон дээр ингэж тавчил бичдэг л ийм л хөөхт байсан. Тэгээ өнөөдөр бол тэгэл тэр бүгд найрамд Монгол ард улсын Батцүхэнд болцоход малчин телевизээр тэгээ одоо энэ 2 мөнгө хэднийтэй ингээд ирсэн сайхан нийт хоймроо сууж штэ тэгээд тийм болохоор зэрэг хүн бол бас нэг сайхан одоо тийм сэтгэлтэй байх хэрэгтэй байна л гэж. Тэгээ манай Машват бол их сайхан дуучин. Тэгээ би Машватд ингээд их авьяас их байдгийг хүн дооглохтой шүү дээ маш их сайн.
дуурайгаад одоо тэр улсуудын чинь зүгээр яг дуурайд ярьсан. Тэрийг уран бүтээлдээ ингэж оруулмаар санагдаад байдаг байхгүй юу? Тэр чинь авьяас үз. Илэгдэл хийж Ил шүү дээ. шууд ингэж одоо надыг бол надыг байхгүй гол зөндөл дуурайд тоглодог байх юм ер нь бол. Одоо нөгөө мо талигаад бэмбэж байна. Нөгөө мо том ах нөгөө чулуунхуу гавьяа тэгэл бүгдийг дооглоно. Марны бат хоёр энэ тэр яг дуурайгаад дуудаг. Тэр нь бол одоо бас өөрийнх нь бас нэг тийм одоо мэдрэмж авьяас аюулгүй байж шүү. Тэрийг яг энэ дуунтаа ингэж оруулдаг. Нэгт яг уран бүтээлтэй тэр сэтгэл Том давуу тал юм байна шүү дээ. том давуу тал. Тэрийг гоё одоо бас ингэж ашиглал зүгээр гэж боддог байхгүй тий. Бацах гайдаг. Гэтэ нэг дуурайсан юм байна. Замд. Надыг бол байхгүй өөрөө. Ер нь Одоо гайдаг хилээд сурцсан шүү. надыг бол одоо 70-тай үнэнхүү энэ надыг байхгүй бол тэгэл надыг доглол над миний андрог л явж идэг гэсэн. Тэгээ сонсогдоод байгаа байхгүй ер нь бол. Тэр тийм буянтай байх нь Тий. тий. Жохон завгаар бол надыг ярьдаг гэсэн. Надыг өргөд чимэг болт тий. Тэр нөхөрсөн илэгл ер нь бас тийм хошин яриа өөрөө гоё шүү. Гоё. Бусдыг хөгжөөн гэдэг чинь. Тий. Тий. Сайхан шүү. Дандаа дээ. сайхан энэ цагаан сэтгэл нэгэнлэг цацаж амьд Тийм шүү. гоё шүү бас тий. Сайхан. Мөр үеийн гэдэг бол нэрхээр том эрдэм юм аа. Энэ нь бол тэг би энэ олон уяач найзууд байна. Тэгэл ялан Сүхбаатар аймгийнхан бол 5 үг ярихад 4-ийг морой магтчихдаг ард юм биш. Хөтөвөр айлд орохтой зэрэг. За одоо тоглолтоо бид нар дуулаах гэж. За та нар байж бид нар морой уралдаах гэж. Та морой байдгүй. Морой байхгүй. Тэгэл одоо юу морой яриад байгаа юм бол гэхдээ унжоо морнуудаа ингээд сүлийн боогод бооцоод оруулчихдаг юм байл шүү дээ. Юу алах. Тийм аа шүү. Тэгээд тэр Монгол хүний бас нэг амны бэлэг байна те. Морин ихтэй хэлдэг тэр Сүхбаатар. Өгсөн байдаг баг. Байдаг л баг. Гэхдээ тэр Монгол хүний тэр нэг амны бэлэг байна те. Тэлгүй яах вэ? Морин гэсэн одоо тэр яста 5 гэвэл бараг л тавуулан гэр морь ярьд юм байна шүү. Одоо энэ хойморч гэсэн сайхан зураг Сүхбаатар байна. тийм бэл те. Олон медаль. Энэ сайхан Маш олон медалууд ингээд. Энэ их ингээл нүр их хөдөлмөр байгаа байхгүй юу? Асар их. Одоо эдний чинь ингээд жоохон дулаахан болоод тэгэл наадмын сэтгэл зүйн чихэнд нь одоо ген гон сонсогдод байдаг бах та тий. Тэг нэр нь зам болоод ирүүл тэгээ сайхан та. Тэгэл одоо олон уяач сууж байгаа юм ярих гоё юу? Гоё шүү дээ. Дандаа залуучууд. Одоо уяачтаас бас юм тий сонсон. манай энэ Монголын бас сүүлийн үед залуучууд бас мөрөнд аюул сайн авч байна. Тийм ба. Сайн ч мөрөө авч байна. Яг өөрсдөө үйж байна. Өөрсдөө үйж байна. Бид нар бол бас баярлалаа шүү дээ. Тийм ээ. Шин залуучууд ингээ мөр уяад явах чинь бид нар бол баярлалаа л одоо сууж. Би ч одоо бас нэлээ өгчтэй ороод байна шүү дээ. Мөрөнд дотор. Ахмад байна шүү дээ орох гэдэг. Ахмад байна шүү дээ. тий. Одоо залуучууд чинь сайн үйж байна. Галаа та нар уу юу? Тий галаа өдрөө. Тийм ээ тий. Тий. Галаа ч бас сайхан морьтой мэл шүү дээ. Сайхан уйнаа. Заханч уяач талантай та. Том өв соёл юм да. Монголын Хамгийн том өв соёл байхгүй. хамгийн гол том соёл. Дэлхийд байхгүй. Генст манайх ч мөрөө бичүүлчлээ. Бөхөө бичүүлчлээ. Бөхөө тий. бичүүлчлээ. Одоо тэгэл ер нь жуулчдыг чи ихэнх нь ерөөсөө морь унах гэж ирж байгаа Монголд. Тэгэд манай Монгол наадмыг үзэх гэж ирж байна. Энэ чинь одоо тэр ерөнхий сайдын яриад байгаа тэр жуулч ч юм уу ер нь гол эрх чангалын бол ерөөсөө Монголын хээр тал Монгол ахуй Монгол одоо Монгол малчны амьдралыг сонирхох гэж ирж байгаа байхгүй. Манайд бол жуулч ирээд Улаанбаатар хотод очиод нэг зарчмуудад орё гэж бодохгүй шүү дээ. Гол нь энэ Монголын энэ сайхан хэдэн мянган жил байсан нүүдэлч соёл энэ чинь л одоо дарж ирж байгаа байхгүй. Өнөөдөр на сүү байсан маргааш наар болгоод Саар бол нөгөөдөр нь тэгээд өнөөдөр энд байсан гэр чи байхгүй болчихсон байдаг. хэдэн жил хаанаа хадгалаад Тийм шүү. Одоо өнөөдөр байсан гэр маргааш нь байхгүй. Тэгэхээр чи нөгөө гадныхын ч гайхт бид нар яагаад яваад байдаг. Тэгээ нөгөө гэрээ яаж барьдیں۔ тий. Тийм байх шүү. Тэрийг чинь л үздэг байхгүй. Сая дээрийн Туркийн энэ газар хөдлөлтөн дээр манай онцгой байдлыг очсон байна. Онцгой байдлыг очоод гэр өгсөн юм. Тэр үл ерөөс хамгийн сүүбэр юм байна гэж гадныхан ярьж байна гэж. Энэ үл ерөөс жинхэнэ нөгөө тэр аврам хамгаалагч нар чинь уулан дээр чинь байшин барьж өдөр чи хаана онох юм. Монгол иргэн бариад авч байгаа. Тэрээс үнэхээр сүүбэр. Сая ч бас манай Монгол иргэн захиалга айгүй хэлсэн гэж. Монголоос гэр аваа. сайхан юм да тий. Сайхан байна шүү дээ. Сайхан байна. Одоо тэгтээ ердийн хөсгөр ингээд нүүгээ явж байгаа ганцхан нүүдэл харагдах гоё харагдах шүү дээ. Одоо хөр тэрэг тэмээн тэрэг Монголын одоо тэр олон мал ингээд тууцсан явж байгаа тэр сайхан харагддаг тий. Атууны соёл гэж одоо сайхан юм байт юм байна. Тэг би бол бас боддیں۔ Уяачтал бол бас
их л өдөр мөрлөдөг баг тий. Их л хөдөлмөрлөн дээ. Тэгэл ер нь жилийн турш хөдөлмөрлөдөг юм шүү. Бид нар чинь зөвхөн наадмаар л төхөөр л морио үйдэг байх гэж бодсон чи ерөөсөө үгүй юм биш үү? Үл зөнгөө. Хавар намаргүй л. За морины тухайн сайхан яриа өрнөлөө. За маш хотын одоо дараагийн уран бүтээлүүд, ер нь уран бүтээлийн төлөвлөгөө мэдээж туулаа жилд бол олон сайхан уран бүтээл төлөвлөж байгаа бах. Тэгэл. Одоо тэгээд одохгүй CD маань анхны одоо CD маань ирэх гэж байгаа. Оо за. Намраг дуугараа нэрлээд. 16 дуутай ийм цомог маань ирэх гэж байгаа. Тэгээд их баяртай байгаа. Сайхан цомогтой болох нь тий. Тэгж байгаа тий. Ааха. Саяхан бас нэг өөрийнх нь тоглолтыг маш маань их цөөхөн хүний хүрээнд ингээд өөрийнх нь яг VIP гэдгээр үү тий. Тийм. Айтайхан тийм сэмцгэр цэвэрхэн айтайхан тоглолт болчихлоо шүү дээ. Нэлээд тийм айхтар нэрв гайгүй байна уу тийм гайгүй байгаа л дээ. Ерөнхийдөө цөөхөн хүмүүстэй харьцаад ингээд гоё өөрийнх нь дууг сонсох дуртай тийм дуучтай найзуудаа тэгээд нутаг усныхаа улсуудыг хоол ундтай өөрөж оруулаад сайхан тоглолтоо хэдэн дууд болов 17 8 дуу болсон. би нэг ордуулж гарсан шүү дээ. Улсууд нь бүжиглээд зүгээр айгүй гоё. Та хаяа сайтай хадмуудад болов? Хаяа сайтай хадмууд уулын дуулах гэснээр болцсон. За юухгүй дуулсан ч үлөө. Дуулаагүй хаа. Оо таны тэр дуу мөн гоё байна. Гэтэ таны угаасаа бүх дуу нөгөө Хаяа хит сайтай хадмууд болдог угаасаа л би энэ Монголын залуучууд зориулж илээ. Өөрөө захиалж хийлгсэн шүү дээ. Тэгээ энэ хадмуудаа ингэ зөрж хайрлах юм бол амьдрал их бат бөх байдаг юм байна. Тэ? Өөрсдөө хатнаар бол яг байдлаар гэдэг чинь хайчхантай тий. Тийм болохоор хүний хүндэлж хүнээр хүндлүүлэг. Тийм шүү. Тэгээд одоо тэр хүний амьдрал бат бөх байдаг. Тэр өөрсдийнхөө биш нөгөө талынхаа ах トゥ нарыг зүр биеийнхаа хадмуудаа хайрлах юм бол гисэн утгаар захиалж хийлгсэн. Одоо хурмын дур шүү дээ минь одоо. Яг өнө хормонд Хурмын дээр ихгүй. болдог. Бараг тэр чинь нөгөө юугаа Гоё доош өгнөж. сайн муугаа ихэнд нөгөө яар гэдэг шиг тий. За тэгин шүү, ингийн шүү гэдэг чинь баг зөвлөд яриад өгчөж байгаа юм тий дуугаар. Дуунууд дээр нь дуу өөрөө бас зүгээр хүний сэтгэлийг баясгах, баярлуулахаас илүү нийгэм рүү их тийм зөв мессеж өгөх үүрэгтэй. Одоо дуучин хүн бол одоо соён гэгээр үйлчлэгч нийгмийн том зүтгэлтэн байх ёстой л доо. Тий одоо бас ингээд зөвхөн хүнийг ингээд гоё хоолоогоороо бол баярлуулах биш. За яг нэг 60 70-аад оны үед төрүүчийн нийгмийн үед л их гоё хоолой сонсдог үе байсан. Их гоё хоолойтой хүн сонсдог. Тайзны этх нь бас нэг өрн техник театрын этх тайзны этх нь бас үйлчлдэг байсан. Одоо бол зах зээлийн урлаг бол яг үнэмшилтэй тэгээд шууд нийгэм рүү зөв мессеж өгсөн ийм сайхан дуунууд их гарч ирж штэ тий. Одоо ялангуяа манай Монголын энэ нийтийн дуу дуулж байгаа сайхан залуучдыг харахад гайхамшигтай. Би бол одоо зүгээр ингээд хойшоогоо алтгүй магталгүй яах вэ? Гэхдээ уршаага магтмаа санагддаг шүү. Тэгээ уршаага магтмаа санагддаг. Өнөөдөр яг эдний үеийн залуучууд соёл урлагийн их сургуульд дүүргээд ингээд гарч ирээд ингээд төрийнхэн төрөвчөөс нэг төгрөг авахгүй өөрийгөө болгох гэж борлуулаад тий нийгэмд асар том одоо хувь нэмэр оруулаад ингээд явж штэ. Тэгээд марны тухай дуу, уул усны тухай дуу, ээжийн тухай дуу. Тэгээд хүн ингээд ялангуяа уянгын их гоё дуу дуулдаг хүн бол өрн их нингүн байдаг. Их зөв хүн бол төлөвшдөг. Тэгээ сүүлийн үед над дээр жоохон хүүхдүүд их ирээд штеп. Жоохон ингээд надыг н хүүхдүүдтэй найзалдаг гэж бодоод байдаг юм шиг байна. Хөслөн гэдэг хөөхөн. Хөслөн гэдэг жоохон хүүхд ирж байна бас. Тэгээ тэр нэг хөрхөн ойлоо өмсөж мэжиг дуулаад явж байна. Батинэрл байна. Дан батингүүн байна. Гэх мэтлэн гээ жоохон хүүхдүүд. Тэгээ энэ гадаа мадаа зогсож явах дээр бацх явж штеп энэ тэр гэж жоохон хүүхдүүд. Өөрсдийнх нь найзлаг надад Тэгж нөө. бацхгүй энэ гэж. Тэр чинь нөгөө батнэрлээр дамжуулаад бас мэддэг болж байгаа шүү дээ тий. Батинэр тэгээ одоо хөслөн гэдэг хүүхд дууснараа одоо танусын үзэгчдийг би бэлдэж штэ бас тий. Тий одоо яг үүндээ бол гадны одоо хөгжим сонсоод ингээд явчих гээд штэ. Тэг маш утгайхаа үзэгчдийг бэлдэхийн тулд би одоо тэр 5 настай хүүхэд ингээд гоёлон өмссөн ээжгээ дуулна тий. Тэгээд одоо тэр чинь их тийм гоё штэ тий. Гавьяат гэдэг бас нөгөө юу хилээд бас сурцсан байд юм билэ. Гавьяат бацсахгүй болгож юм дуудчих гад. Намайг нөгөө өстө гавьяа байгуулаг багт над зохныхын чинь гавьяаттай болохгүй зүг өгсөн ш төрүүлээд. Тэг хүн харахад тийм жигхэн мөртөөс тэр тэмдэг чинь бас хүнд тэмдэг шүү бас зүүж явахад санаа зоммоор тийм булчирхайнууд ажилдаг.
тэрийг зүүхгүй явсаар хагаад 15 онд одоо энэ 2000 оны 15 онд VIP тоглолтоо хийгээд очир төрөнхөөлөгчийг тэнд авцар дахиж зүүсэн шүү дээ. Одоо нэг гавьяатын дайтай болж ин даа гэж бодоод л зүүсэн. Тэгээд тэрнээс хойш удалгүй тэгээд энэ ард түмний цолыг авлаа шүү дээ. Сайхан. Тэгээд урьдчилт нөгөөд идгийг надад одоо бас тэгээд энэ ч одоо ингээд зүүцэв чинь бас одоо жаахан айтайхан явахгүй болохгүй шүү дээ. Тийм шүү. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөх төгсөн байна. Тэгээд энэ сайхан өргөөнд Мөнх Эрдэнэхиндээ зочилж ирснийх, дээрээс нь хотойлын зоог нэвтрүүлэгт ардын жүжигчүүн орж одоо урагдсных таныг орчлон хайрлаарай гэдэг сайхан дуугаар нэвтрүүлгийн минь төгсгөж өгөөч ээ. Би хэлээ тий. Тийм сайхан дуулаач ээ танаасаа хүсэх байна. За баярлалаа. Тэгээд их сайхан өнөөдөр бол ийм хайр байгаа газар бол дандаа хүний амьдралын сайхан болгонд бэлтгэж залгаж цайлгаж идэг. Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай. Намрын бутан бүрчхэн айхөрхий. Насан өндөр аавэж хайрлаарай. Нартын жамман булаачхан айхөрхий. Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай. Нулимстайнуудыг ачиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайлаарай. Гэн дорны сарыг хайлаарай. Гэрэлтэй туяагаан хумчхан айхөрхий. Заяаны ямарга уучлж хайрлаарай. Замлингийн урсгал хилээч айхөрхий. Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай. Нулимстайнуудыг арчиж хайрлаарай. Та бидний орчлон ганцхан шүү. амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. сайхан цагаан Үүсийг хайрлаарай. салхины аясаар сарничхан айхөрхий. Зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай. Зовлон жаргал хуваачхан айхөрхий. Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай. Нулимстайнуудыг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайлаарай. За ингээд сайхан. Ямар доороос эхэлж үү те. За зүгээр гоё. Сэтгэл ингээд гоё байна. Тийм шүү дээ сайхан байна. Гэлалаа танда. За баярлалаа. Сайхан байна. За Мөнх Эрдэнэхийн сэтгэлийг сонс. За одоо санаандгүй гинтийн байдлаар одоо зочилсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо гол нь бас энэ дом ардын жүжигч ирлээ. Тэгээд сайхан рестораны хамт олон манай малчин телевиз манай дөө машатаас одоо сүүлийн үед бас сайхан дуу дуулж байгаа. Бас шинэ үеийн бас урлагийн салбарын бас топ төлөөлөгч гэж ойлгодог. Тэгээд одоо ийм сайхан хүмүүс гинтийн ирсэн. Тэгээд манайхаар ирсэнд баярлалаа гэж хэлье. За За баярлалаа. За маш их маань сайхан нэвтрүүлэгт орсон сэтгэлээ асуулээд. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулсан танаа телевизийн хамтлаганд амжилт хүсье. Тэгээ Бацуухтайг баярлалаа. Мөгөх чиртэй баярлалаа. Рестораныхаа хамт олонд баярлалаа. За баярлалаа. За миний хувьд бас бүгдэнд нь баярлалаа. Уран бүтээлийн одоо амжилтыг хүсье. Дээрээс нь гэр бүлд нь аз жаргал хамгийн сайхныг хүсье. Морин хурдан байгээ гэж хүссэн өрөө. За гүн рестораны хамт олон маш их баярлалаа. Сайхан амттай зоогийг бэлтгэе. Маань бол 2 дахь удаага орж байгаа. Тэгээ маш их баярлалаа. Маш сайхан хурдан үйлчил сайхан амттай зоог бэлтгэлээ. Таньдаа маш их баярлалаа. Ийм ард түмний хайртай сайхан уран бүтээлчийг ингээд нэвтрүүлгийнхаа хойморт урьсандаа маш их баяртай байна. Маш утаа баярлалаа. Дуунд чинь дуртай болсон шүү. Тийм баярлалаа. За ингээд хотойлын зоог нэвтрүүлгээ өндөрлөж байна үзэгчдээ. Бүгдээрээ баяртай гэж. За баярлалаа. За.
Дажгүй юу? Дэжгүй сайхан байна. За мөнхөлттэйгээ сайхан танилцлаа. Дараа Тань. нэг үрэлнэ. Тий. Сайхан танилцлаа. За манайхаас цоолоо дээр. Байна.